Vmaker team эрхээ идэвхжүүлэхийн тулд та эхлээд манайхаас ирсэн имэйлээ шалгаарай. Ингийн тулд Gmail хаяг руугаа нэвтэрч орно. Имэйл дотор нь манайхаас урилга орсон байгаа. Энэ имэйлээр дараа та join team эсвэл доорх урт линк хоёрын аль нэгэн дээр нь дараарай. Дарснаар та өөрийнхөө бүртгэлийг үүсгэх хэрэгтэй. Username дээр та өөрийнхөө нэрийг, нууц үг дээр нь та өөрийнхөө нууц үгийг зохиож бичээрэй. Энд нэвтрэх нэр болон нууц үгээ зохиосны дараа та энд байрлах жижиг чагтан дээр цагт дараарай. Тэгээд sign up төвчлөөр дарна. За хэрв та өөрийнхөө нэвтрэх эрхээ мартахгүй тул би энд save хийчихье. Харин бүртгэл үүсгэсний дараа бүртгэлээ имэйл рүүгээ орж баталгаажуулах хэрэгтэй. Шинээр ирсэн имэйлийг нээж ороод active дээр нь дараарай. Download maker дээр дарсны дараа та Edu Chrome дээр дарахыг зөвлөе. Edu Chrome дээр та хэсэг хугацаа хүлээнэ. Ийм жижиг цанх гарч ирэнгүүт нь та тэр нь Add Extension гэж дараарай. За ингээд таны веб хөтөлбөр дээр Vmaker сууж дууслаа. Одоо та ийм пазлын дүрсэн дээр нь дараад Vmaker-ыг пин хийж ил гаргаарай. Ингээд илгэцээ бичих хэрэгцээтэй үед та энэ төвчлөр дээр дараад гарч ирсэн цонхон дээр нь сонголтуудаа ихэд хангалттай. Эхний хэсэг дээр нь та веб камера нээж хаах, дараагийнх дээр нь микрофоноо нээж хаах, энэ нь компьютерийн дууг нээж хаах удирдлага юм. Та компьютерийн дэлгэцээ бүхэлд нь бичихийг хүсвэл full screen, харин тухайн цонхыг бичихийг хүсвэл нээлттэй байгаа табуудаас сонголтоо current tab-ыг дараарай. Та манайхаас илгээсэн урилга ашиглахдаа энэ эрхийг сонгоорой. Та өөрийнхөө бүртгэлээр орох юм бол ердөө 7 минутын хугацаатай дэлгэц бичих боломжтой бөгөөд та манай team эрхийг ашиглах юм бол хязгааргүй хугацаатай бичих, хязгааргүй хадгалах хэрэгтэй болно.